За ухаан удгийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй холбоотой энэ хэн шалгах төр хороо байгуулахыг бол дэмжиж байгаа. Мэдээлэл тод нээлттэй ингээд юу нь мэддэхгүй нэг юм янз янзын харалтуудыг зогсоосон зүг баг. Хоёрдугаарт нэг асуудал үүсэх гээд байна. Энэ юу гэхээр Улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн 32-ын 2 дээр за хэн шалгах төр хорооны тусгай шалгалтын сэдв хэн шалгах төр хороог байгуулахдаа шалгалтын сэдв хүрээ хязгаар тухайн асуудлаар хэн шалгах төр хороо байгуулах болсон үндслийг тодорхой тусгана гэдэг юм хуульчилсан. Тэгээ оюутны гишүүний энэ гаргаж байгаа санал дээрээс харахаар за яг үндсэл нь мэдрэхийг хангая гэж байгаа юм байна. Хүрээ хязгаар дээр нь асуудал үүсэж байгаа. Энд ухаан удаг гэчихэд тэд дугаартаа ухаан удаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтөй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж гэдэг. Ухаан удаг гэж нэрлэлчээд бүгдийн бусдын шалгая гэдэг. Хэн шалгах төр орно. Тэгэхээр энэ дээр нэг асуудал үүсэх гээд байгаа. Энэ нэгдүгээрт хуулийн дээр хүрээ хязгаарыг тодорхой тусах гэсэн. Энэ хүрээ хязгаар нь тодорхойгүй байна. Хоёрдугаар тодорхойгүй байснараа ямар үр дүнд хүрэх гээд байна гэхээр эргээд манай ардчилсан намынхан бас нэг одоо таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой бас нэг хэн шалгах төр ороо байгуулъя гэж явж идэг. Гэтэл таны энэгээр болохоор би бүгдийг өөрөө шалгая гэдэг юм яваад идэг. Тэгээ та бол өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. Тий. Тэгэхээр энийг одоо банк орон дарга яах ёстой юм бэ? Энэ тодорхой болгож оруулж ирээд тэгээд нэг мөр ухаан удгаа шалгах гэж байгаа бол ухаан удгаа хэн шалгалтын сонсголыг хийгээд тэгээд тантай холбоотой шийдвэрүүдийг манай ардчилсан намынхан гаргаж ирж байгаа энэ хэн шалгах төр ороогоо тусад нь байгуулад ингэ явмаар байна. Энэ асуудлыг яах вэ? За оюутны гишүүн хариулъя. Яг энэ гарын үсэг дурсан гишүүдийн хувьд бас энэ төслийг зөвхөн ганцаараа онцлох нь бол бас жоохон учир дутагдaltaй юм гэдэг ийм үнцэг ярьсан. Тэгэхээр энэ дээр одоо томьёолын хувьд хүрээ хязгаарыг одоо бусад төслүүдийг хасчих болно. Тэгээд бусад асуудлаа ярьдгаар яриад би ч гэсэн түүнийг бас дэмжиж байгаа. Одоо жишээлбэл яг хамтдаа ярилцсан асуудал нөгөө гашуун сухад ганц модын холбоотой бас асуудлыг илүү бас тойрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа. За энэ төслийг бас явуулах гэж одоо хамтарсан засгийн газар байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. За энэ төсөл явсанд бас баяртай байгаа. Гэтэ миний байр суурь бол бас нягтлаад тэгээд болох зүйлийг болж байгаагаар нь яриад олон нийтийн эргэлзээг нь тайлаад болохгүй л одоогийн засгийн газар цуцлах саналаа улсын хурлд оруулаад цуцлчих болно. Энэ дээр одоо миний хувьд зайлшгүй одоо энэ төсөл одоо хамгийн зөвөр хийгдсэн за энийг одоо би заавал хамгаалах хэрэгтэй гэдэг тийм хатуу байр суурь байхгүй байгаа. Өдөөж засгийн газар одоо олон жил гатсан энэ төслүүдийг хийсний чухал. Илүү сайн хувилбар байвал цуцлаад дахиад хийх нь бас их нээлттэй гэж бодож байгаа шүү. Тийм учраас хэрвээ байнгын орон тийм их одоо байгаад явал одоо төлөөлж 33 гишүүнийг бас ярьж байгаагийн хувьд цар хүрээг одоо гишүүнтэй яг адилхан байдлаар зохицуулт хийвэл миний хувьд бол дэмжиж байна.